За сайн байцгаана уу? Дараагийнхаа бичлэгтээ тавтай морил Лос-Анжелес хотод нүүж ирсэн байгаа. Тэгээд гэрээ төхнүүлэхэд төвчлөхад бас амар завгүй байлаа нэг хэсэг. Одоо нүүж ирээд 2-7 хонжийн. Тийм. Сүүлийн үед хүмүүс надаас миний өсний ороолтын талаар айгүйх асуусан. Тэгээ би яг одоо зураг авалт нь гарах гэж байгаа болохоор ороолтоо хийгээд үзүүлье гэж бодлоо. Мэдгүй хүмүүс нь бас мэдээд байгаарай. Одоо энэ яг янзлаагүй угаацсан байна. Яг тийм усан далгиатай ус бас уртсанд айгүй гоё харагддаг. Тэгээд одоо тэр усан далгиагаа яаж хийдгийг та нартай танилцуулъя. Ерөнхийдөө бол би шууд ингээд багаар яг тэгвэл минийх айгүй урт тэгээд өтгөн болохоор ингээд доор нь жоохон ус үлдээгээд дээдлийг хавчаад эсвэл үсэн яг өөрөө янзлаад байгаа. Тэгэхээр уртсандээ жоохон бас түүхтэй байгаа янзлахаар бас цаг их аваад тэгээд хоёр талаа хуваачна. За нэг иймэрхүү хэмжээтэй үлдээгээд Хүшээ юм унтчихсан байна. За жоохон халаач. За тэгээд ерөнхийдөө жижигнээр нь авах юм бол илүү сайн орно гэсэн үг. Тэгээ яг юм дээрээсээ ингээд хуваалтаа багаар. За би бол 365 юм уу 25 дээр тавьдаг. За тэгээд энийгээ босоогоор нь бариад тэгээ гадна тал руугаа эргүүлээд одоо дотортолд нь оруулж өгнө гэсэн үг байна шүү дээ. Тэгээд доош нь харуулж босоогоор нь барина. Тэгээд эргүүлээ жоохон чангавтар. За ингээд нэг 3 секунд юм уу 5 секунд толоод. За ингээд буулгачингууд ийм усан далхи ороод. Тэгээд дээшээгээ би үзүүрийг нь болохоор дандаа тусна. Яа тийм үзүүрийг орох гэхээр гараад үлчээд байт. Тэгээ ингээ халуун ууранд нь бариад. За энэ үзүүр нь юм болцсон байгааз. Ингээд оруулцдаг гэсэн үг. За тэгээ дараа нь задлангууд яг юм усан далгаа болчдөг. За энийгээ бас мөн ижлэхэн гатгшаага. За нүрээ гараа болгоомжтой байхгүй бол гар хуруугаа их түлдэг байгаа. За тэгээ ер нь жоохон босоогоор нь барина гэсэн үг. За тэгэнгүүтлээ энтэйсээ суллаа. Харж байна тий. Тэгээд энд нь жоохон ууранд нь бариад илүү жоохон оруулж өхийн тулд халуун ууранд нь За ингээд тэгээд дээрээс нь суулгаад яг орохоос өмнө нэг сайн самж аваад унжаага өснүүдийнх юм бол нэг сайн унгаж аваад за тэгээд доош нь харуулаад босоогоор нь тавина штэ барина штэ босоогоор нь бариад тэгээд чанга гараа болгоомжтой хуухаа болгоомжтой чихээ болгоомжтой нүрээ болгоомжтой тэгээд нүрийнхээ гадна тал руу эргүүлээд чангалаад за ингээд 3-5 секунд байна. Очиж байгаа. Үгүй харагдаадсан чинь ингээл янзлж тээ. Задлаагүй байхдаа ийм болж байна гэсэн үг. Би жоохон хол зогсож харуулах уу. За. Ийм болдог гэсэн үг. Ингэж санаа. Артлаас нь тэгэхээр нөгөө өвс. За, ингээл хүсээчдэг. Задарчж байгаа ч түрүүнийхээ санаагүй. Хэцүү юм би те. Энийг хотлуулъя. За. Гэтэ дараад би зузаан юм үзсэн. Ингээл ер нь бол хүсээчж байгаа гэсэн. Ер нь бол гадна талаас нь дээрээс нь их санамдгүй юм би. Тэгэхээр арзаах гад ингээд ширхгээрээ арзаах гад байдаг. Яг ингэсгээд янзлцдаг. Ингэж агаад эндээс нь самнаад
Тэгээд дээш шидээд тэгэл ингээ гаргаад ирчихдэг гэсэн үг. За, юм байна. Ман сурж авсан бахаа гэж бодож байна. Айгу амархан. Усны далгаа юм байлаа. За тэгээ урт ус, богинохоо ус янз л орно. Зарим нь бол угандаа ингээд юм хийж агаад угаа ингээ босгочдөг. Би болохоор угаа ерөөсөө босгохдаггүй. Тэгээд миний усны далгаа нэг иймэрхүү болчихдог. Бай. Энэ уртлын ус жоохон хэцүү байдаг. Гэхдээ ингэж нөгөө задлсныхаа дараа жоохон янзлчих юм бол учраа олчихно уртлынхаа усны. Хамтдаа байдаг та нартай маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Өнөөдрийн бичлэг усан далгаа байлаа.